эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайхан зусч байна уу та? Сайхан зусч байна. Сайхан зусч байна. Наадмын дараа намар гэдэг шиг одоо сайхан одоо тэгэл өвлийн бэлтгэл хэлэндээ те. Ногоогоо тарьцсан та хоёр маань. Энэ жил бол энэ сүүлийн 10 жил болоогүй ирэх. Ааха. Оо зөв. Энэ сэлэн бол маш их гоё зуршлагтай. Ер нь бол тэгээд одоо газар тариалангаар их сайхан нутаг шүү дээ энэ Сэлэнг аймаг чинь. Ер нь Монголыг бас сайхан бас л буйнаа өгч байгаа нутаг шүү те. Тий. Одоо тариа будаа гэдээ бусад аймаг энэ баруун бүр сангийн аж ахуй гэдээ одоо яг энэ рүү их төлөвлөж исэн юм байл Сэлэнг аймаг руу. Тий. Монголд бол газар тариалан мал аж ахуйг хорчсон хамгийн гоё нутаг Сэлэн. Газар тариалан мал аж ахуй. Энэ ч л одоо Монголын маань ганц одоо гол юм хоёр юм шүү те. Газар тариалан мал аж ахуй хоёр маань тулгуурлаа. Чухал гал юм. Хэчнээ төрлийн ногоо тарьж байна та. Энэ тэгэд нэг Төмөс манжин байцаа гэл 7-8 дөрөв дээ. Өөх зөв. Энэ дотор 5-6 төрлийн ногоо. Энэ дотор уу? Заавар сонирхээ. Энэ одоо худалдаанд зарах уу? Өөрсдийн хэрэгцээнийхээ ногоог тариад байна уу? За, энд одоо ямар ногоо? Помидор. Энэ помидор. Ааха. Чинжүү байна. Оо, чинжүү. Зээлцэг нь байгаа юм. Гүзээлцэг нь үү? За тэрийг Хаана? Энэ үү? Гүйл ах шиг байна тий. Одоо л гарна да тий. Одоо л гарч ирэх. Хэдэн сар тураах вэ? 9 сард байна. Ногоогоо юу? 10 сар. Энэ помидор бол одоо суудахгүй тий. Помидор тэр чинь одоо жил байна. Эндээс улааж байгаа биш тий нараа. Энд болохоор газрын алим. Гаваас авчирсан, гавалтаагаас авчирсан газрын алимыг харээд ихтэй. Гавалтаа цогцсон мөн дургадаг. Говалтачтай газрын айлуур алдартай шүү дээ тий. Тэрнээс чинь л одоо бид нар одоо тэгэл Одоо гарч ийн үү? Энэ тий. энэ ингүүлэл энэ одоо эднэр Одоо энэ нараа энэ. энэ том юутай. Энэ том. Арай болоогүй тий. Болоогүй байна. Шарлаад ирэх үү? Тийм шарлаад томроод ирэн доторх нь. Энэ ч бүр яг ийм том бол одоо бүр жижиггээ. Тийм. Үзэм шиг жоохоо юм байна. Урагч эхэлж байна. Энэ одоо хөрс мөрс нь одоо яаж чинь? Голдгом шиг байлаа шүү дээ. Гайгам Ааха. шиг. Ичи шарга цогтод тавьжсэн өвлийг зэглэгийг авчаад энэ тавьчих. Аа за. Тэр нэг зэглэгээр авч байгаа зураг шүү дээ. Тэрнийг авчаад энэ таримл хийчихад энэ маш сайн гард юм л. Хөрс болных гайгүй, голх нь гайгүй юу? Голдгом шиг байлаа. Усалгаа арчилгаа. Усалгаа л орд. Усалгаа л орох уу? Усалгаа л ордог энэ доторх. Ааха. Одоо эднэр болохоор урт өгөрцөө. Ааха. Өгөрцөг нь Оо. бас авсан юм аа. Ингээд дээш уухгүй бол энэ чинь юу яагаад вэ тий? Энэ дэш тий нэрэ. Тийм ингээд. Ингээл та хоёр маань одоо энийг ингээд зарж जैन зарах уу? Одоо тэгээд өөрсдөө хэрэгцээндээ юу? Урт өсөнийг зарна. Аа зөв. Идэж уугаа, дантай ах дүүд өгөөл тэгээд ингээд манайх хүн маш их явдаг. Одоо эх жил одоо сумын маань одоо 50 жил яваалах гэсэн тий. Сайхан. Тэгээд манайх бол маш ихгүй явдаг айл. Ерөөсөө тасарна гэж байдаг. Тэгэхээр ерөөсөө Энэ улсуудаа энэ байнга ногоноос өгөөл. Ногоноос өгөөл цагаат тэгээд өгнө. Байнга. Шин ногоо тэгэл цагаад ногоогоор тасрахгүй л юм байна. Хашаа дотроо тэгээд. манайхаас гоё ногоо тарьдаг хүмүүс их байна өө. Оо зөв. Ингээд энэ айдас бүгд Ааха. Энэ одоо ингээд хараа. Тэр удаан Ингээд аваад энэ хөөхтөс амсуудаа энийг одоо амсуулах юм ээ. бодно. Удааны аваад амсууч. Ямар гоё амттай юм бэ? Цаана л нэг өөр өдөө шүү одоо нэг ингээд өвөрчин бол өөртөө ингээд нэг хашаан тарьсан. Аа. өвөрчин бол сайхан амттай. Өнгөрчөө юу? Гэрт өгөрцөөг нь байгаа наа чи муухан жижигхэн юм байна. За.
Тэр өгөрч байна. Урт өгөрч наадах чинь. Энэс том урах уу? Том энэ би өглөө хамаа аччихсан юм аа. Ийм тийм хийм бач ирс ороо. Илүү дутуу юм юу ч хийхгүй. Устгаа. Тэгээд зэйлгэн гараад түр. Цэвэр яхаа бүтээгдэв байна. Тэгээс улсуудыг хашаан ногоог идвэс ирс авдаг байхгүй. Хамаасаа амтэн өндөг нь хөтөн хүүхдүүдтэй гэн. Бордоогоо яаж явуулд юм? Бордоо гайгүй юу? Юудаа болтохгүй. Бордохгүйгээр ингээд. Бууц. Аа. Малын дэд юм бол. Малын бууц. Ургамал шүү дээ тэр чинь одоо. Малын эзэн өвсөн тэгэл угаасаа бууц тийм ээ. Хамгийн сайн бол хоньны бууц. Тэгээ үхрийн бууц. Ер нь нарийн ногоо могоод энэ малын бууцыг ашиглуулдаг сайн. Бууцыг ашиглаж эхэлж байгаа манай энэ тийм. Энэ манай энэ авраг ногоо ч юм бол одоо энэ жил өстө. Бууцыг өстө зөөсөн. Зөв. Тэр чарга машин бууц зөөсөн. Хоньны ууц көгөлдөг байхгүй шүү дээ. Миний бууц үхрийн баас. Үхрийн баасаа түлээд үлцний буусанд хэрэглээ. Зөв. Тэрээсэл одоо тэгээ малын чайн хамгийн их юм баас нь их ашиглаж ш. Тэртэй бууцсан. Дандаа юм. Тэр. Айсны хинээсээ л одоо энэ чи одоо тэр нийлүү үнэтэй болсон. Тэгтэй болсон. Зөв. Одоо энэ айсны бол ямар ч Үнэ байхгүй болоод одоо стан. газар тэгээд одоо айсны хэл хөвлөндөө. Жалга дүүрээд шүү дээ. Жалга дүүрч надад бүрээс. Нэгдлийн үед тэгдэг байсан юм. Амьсгалаас нь бус дээр бүгдийг хэрэглэв. Арсны хий байтхан эвэр туруугийн ч хүртэл бүгдийг Хүссэн бол энэ ясын хөтөл норм. Техникийн тос гаргаад. Техникийн тос нормтой. Одоо өөхөн тос гэргэлдэг газар алга. Хүмүүс хүртэл авахгүй байна. Бид нар тэгээд одоо хайлтаа нэш хайлал тавьчихсан. Тэгээд өөхөн тос нь твэрээ тэгээд. Тэг сайхан цаг үе байсан юм байл шүү дээ. Өө ямар ч гоё үйлдвэрүүдийг барьсан улс. Улс өөрийн гэсэн үйлдвэртэй. Гэхдээ энэ чинь шүү дээ. Тэр бодлого нь Малчин тэр дөрөө нэгж байгаа. даах гутлаг гэж хэлсэн. Дөрөө даах гутлаг хэрэгтэй гэж хэлсэн. Хөө за. Гутнуудыг шилээгээ дөрөө даах гутлаг байх хэрэгтэй. Дөрөө даах. Тэр нь ямар Тэр нь утгатай? бол маш Чанартай гэх юм. одоо энэ Хуурдаг уу? тэр малачхан хонь мал хайр адмалтаа султад ямар ч тийм хуурч байх юм байхгүй. Тийм өдөр гутлаж яах вэ? Эдлэгээ сайтай. Эдлэгээ сайтай. Энэ дээр гутлаж 5 жилээс дээш эдлэгдэжсэн шүү дээ. 5 жил. Тийм чанартай одоо юм хийдэг байсан. Тийм чанар гэдгээс энэ тооноос чанар гэсэн нэг ураатай байсан шүү дээ. Тооноос чанар гэж. Тоо хамаагүй гол нь чанар гэж. Чанар гэсэн. Хөдөлмөр зөвлөлсөн тийм. Ажилгүй хүн гэж байхгүй бүгд ажилтаа. Атга ноос хайдгүй байсан юм байл. Атга ноос. Нихаа ноос үгээд авраг. Түүгээр нэг хоёр гараа ингээд уяа. Тийм. Мал уяа. Алгааны хоёр хавсраад эргүүлээд Тэгээд Тэр синкада гадаж хийжсэн одоо сүүлийн үед энэ Батманд байна. Битэн нутгаас. нэглүү та юу гэдэг вэ? Би малын эмч зоо хийжсэн. Зөв. Их ч болохоор би болохоор малаа л хариулсан. тэгтээ ноормт ямар мадаар маллах уу? Им хон. Хонь. Хонь нь хоньноо дагаад ямаа гэл тий. Тугууд хариулдаг хүн тусдаа байдаг байсан юм биш. За. Сүүржлээ хоньны үржлийн баримт шиг гоолтой бугцамдан хонь. Тэгтээ тэр хоньыг зүгээр өсгөхгүй. Бусдаа аймаг сумын малуудыг сайжруулсаар Төлийн энэ хус тавина, охины навшиг хэлтүүлж ингэж тавьдаг одоо энэ үйлдвэр болгоод шүү дээ. Чинжинхэнэ үйлдвэр юм одоо ингэж ажиллаж байсан байхгүй. Тэгээд Үйлдвэр ууштай сайжруулж байсан. Тэг чин жинхэнэ одоо энэ төдөөчхон энэ малчууч одоо жиг мэрэгтгүүдийн хяналтанд ороод байлаа. Тэр мэрэгтгүүд. Тэр малыг тэг энэ малыг яаж өсгөх вэ? Хэдүүд төлөвлөх үү? Хэдүүд ноосыг авах уу? Хэдүүд хургалах уу? Бүгд хяналтанд ор. хяналтанд дор норомтой. Нэг л журмаа, нэгдсэн журмаа. Тугууд хариулах бол туглаад хариулна. Тулаал хариулна. Төл үнээс авах бол үнэ, ноос авах ноосоо гэдэг. Бүгд Норомтой. хонь чинь байсан. Ийм хоньны суурь чинь шилмэл хоньны суурь. Тэр үед Двэрэнгийн хоньны суурь. Хоёрдугаар ангийн зөв. охин дэлгэний суурь. Ааха. Дэлгэний суурь. Хурганы суурь. Хусны суурь. Хус дэлгэний суурь гэдэг. Одоо Бүр ингээ ангилдсан. ерөөсөл дэлгэнэ гэдэг. намар болохоор нутагтаа ядлагаа хийгээд тэгээд нэг юутай махаа аваад Зөв. Нэг л үнэтэй. Ер нь ямар үнэтэй гэдэг байсан юм бэ? Өөрөөр хэлбэл энэ ч одоо энэ төгөр 30 мянга байсан байлээ. Төгөр 30
Монгол ээж байна. Сумаас тийм бүх малыг энд очиж жаад бүгдийг энэ хотод нятлаад нэгдсэн журмаар улсуудаа өгдөг. Нэгдсэн одоо малчтай махыг өөртөө нятлаад эргүүлээд өгдөг. Юу хэн дугаартай маханчаар бас. Бас дугаартай. 1 мах 2 мах 3 мах гэсэн дугаартай. Тэр дугаартай бинтээ таарсан үнэтэй. бол тэржтэй нятлаанд явжсэн. Тэгэл ерөөс нэгдсэн журмын хотод очиад гадагшаа экспортлох юм бол улсал мэднэ шүү дээ. Хов хүн болон мэдэх юм аахгүй нэгдсэн журм. Гоё байсан. Нэгт малын хавны ганцхан тэгжил барьж байсан шүү дээ. Нэгдсэн журм. Бодлого нь зүв байна. Бодлого маш зүв байсан. Одоо бол улсын шүүмжлэх байсан. Бодлого алдсан гэж байна. Бас тэгээд ажлаад одоо буруу хийгээд байгаа бол шүүмж байлгүй яах вэ? Тэ шүүмжээс чинь ер нь тэгээд юм засагдчихэдэг шүү дээ, тэ. За, энд болохоор ямар нөгөө тарьж байгаа юм? Төмс үү? Төмс. За, энэ төмс. Энэ Оросоос авчихсан юм. Хэдэн шуудаа одоо юу шуудаагаар ярих уу, тэ? Энэ нэг шуудаа төмс таарсан. 20 кг төмс. Хүчтэй бай. Эмээ чи чамайг хараад байна. Хүчээ би надад итгэдэг хүмүүсийн хайраас авдаг. Хайраас хүч төрн. Урбаник брэнд. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой сувилийн аршаа. Хандгайтай жанжуулан. Уламжлалт баталгаад найдвартай. Хандгайтай жанживрэн сувилийн аршаа. Аргийн амтан жимчгэн нэсэн алтан намари өнгөйм Тэшээ ханя нөгөө нэг цааны ганцаа дуулаад өгч. түрүүн машин дээр аваа үсттэй. Үгүй юу гэж байгаа бэ чи гоё найзуудаа нэг удаа дуулаад өгчүүл. Тийм бидстэй юм чинь. Тийштэй гоё штэ тэрийг нэг явчихл та. За тавьчих тэгвэл. Бэлэн бүр бэлтцсэн байгаа. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг дуутай, хууртай, зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд тань туслах гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Гар утаснаас аппликейшн ашиглан удирдна. Утасгүйгээр холбогдох технологи ашигласан дуугаар, дуучнаар, дууны кодоор хялбархнаар сонгоно. Гэрийн караоке. Дарган хийцтэй цай. Тал нутгийн салхи хамтагдж, өвгдийн ухаан үнэртэж, Монгол гал голомтын дулаан мэдрэгдэн. Нэг аяг цай бол зүгээр нэг ундаа биш. Энэ бол өв соёл, ёс заншил, их нутгийн үнрийг үеэс үед өвлүүлсэн үнэт өв юм. Даргангийн хийцтэй цай бүрт байгалийн ариун шим, Монгол хүний ухаан, ахуй соёлын мөн чанар шингэсэн байдаг. Нэг балахад их орон тань, зүрхэнд тань ойртон. Өв соёлоо амтал, Монгол ахуйгаа мэдэр. Дарганг хийцтэй цай. Аялал бүхний халуун хань. Зам бүрт дулаан, аяг бүрт дурсамж. Дарганг хийцтэй цай. Номын газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишигт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номын газ. Малын төмөр хашаа урамшуулалтай худалдаа. 10 ширхэг хашаанд амны хаалт үнэгүй. Бог малын хашаа өндөр нь 1 м 20 см, урт нь 3 м 10 см. Үн 140 мянга. Өндөр нь 1 м 20 см, урт нь 2 м 80 см. Үн 130 мянга. Бод малын хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см.
Үн 150 мянга. Бод богмалын холимог хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см. Үн 190 мянга. Тэжээлийн онгоц. Урт нь 1 м 80 см. Үн 150 мянга. Хот дотор хүргэлт үнэгүй. Хөдөөр нутгийн унаанд тавьж өгнө. Утас 99 70 39 33. 90 техник 90 80. Одоо энэ нэг 15 зугаа болох байхаа. Зөв. Тэгээ энийг бол та ингээд хэрэгцээндээ нөө зарж гэнэ зарим. Зарим нь бас нэг тэгээ 5 10 төгрөг олгоод тэгээд мандынхаа тэжээ амьдралдаа зохицуулаад. Эзэн ичвч тийм үү? Ааха. Эзэн алдчихдаг. Манай хайрч ихтэй манай тэгсэг. Усалгааны асуудлыг яа шийдэж чинь та? Энд баган гүний одогтой. За. Энэ гадна л та. Ааха. Энэ бол ер шаххуйд нэр гэж байхгүй. Ааха. Өвөл зөнгөө. Тэгээд ийшээгээ ингээд нэг услахтаа та болохоор яадгийг хуванг ус мусаараа шүрш чинь яадгийг. Юу? Намраа тавьчихсан. За. Ингээд. За. Тэгээд бүгд туслагдчих. Зөв. Намраад байж гэнэ үү? Нэг бараа тусч маягаар тэгээд. Зөв. Энэ одоо өөрийнх нь одоо хөрс үе хар шороо. Өөрийн хөрс. Хөрс бол айгүй гоё юутай бай тээ. Энэ энэ сэлэнгийн хөрс их сайхан. Хөрс их сайхан нутаг. Одоо тэгэл манай нөгөө бүхэл одоо гурдын үйлдвэр чинь одоо Сэлэнгийн аймагт л байна шүү дээ. Энэгээр явчих тийм үү? Яаж ажиллуулт одоо? Одоо энэ шалан хотгоос шууд шалака ийшээ залгаад. Тэгээд ингээд ийшээгээ тог нь залгах чинь. Зөв. Хотгын тогаа. Гүний удагтай. Усууд гарч ичээн үү те? Ус гараад ингээд тал тийшээ. Хэдэн метр ухчааг ус гарч ийн? Энэ Гүний удаг. 25 метрээс гарсан. Гүний удаг. Зөв. Бид гүний удаг 12 метрээс. Байцаа юу? Сайн байж одоо. Энэ өөр сортын байцаашаа. Одоо хэмж байгаа юм. Нэг байцын хэдэн гэл гинэ? 5 кг дэш байдаг. 5 кг дэш болдог ч нэг байцаа. Энэ дээр би нэг жоохон овяа. Хамгийн том хэдийл байцаа гарсан. Энэ одоо манайх Тайрыг тарьж яхад. Энэ бол өөр сорт юм байна. 2-3 кг гардаг юм байна. Энэ 5 кг гардаг юм. Энийг хараа. 5 кг дэш гардаг гэж. Энэ одоо арай болоогүй нөө. Болоогүй. Хэдэн сард болох вэ? Одоо бас 9 сард л болох. 5 ил гарч ирсэн үү? 5 кг дэш гардаг л гэж энэ үрийг ачиж өгсөн. Танайхад хэд гарсан хамгийн дэд нь? Манайх бол одоо нэрээ тийм байцаа бол энэ хэд үзээгүй юу? тариад байгаа юм. Өвөлч өөр юм. Нөгөө шилэнд нөгөө дарддаг уу? Зөв. Шилэнд дарддаг өгөрцэн. Одоо хэд үрж байгаа лээ та? Би одоо 74. Ягч болохоор Би болохоор 67 та. 67 та хүмүүс ингээд газар тариад ногоогоо тариад маллаад одоо ингээд явж байна. Ийм л одоо мондог байдаг да хөгчүүдийг дагаж явсан хүмүүс бол тэгэл хэрнэ. Их л юм суурна шүү дээ. За энэ хараа байцаар ингээд эхний гаднлын юунууд ингээд дэлбэлээд ингээд явцдаг байгаа. Тэгээд яг эндээ одоо энэ яг хараа. Ямар гоё байцаа. Би ч одоо 16 жил бас тоогоош мэрэгчлэр бас явсан шүү дээ. Төмс ногоогийн чинь тэгэл бас л ганц гараа үрэл хараал тэгэл ер нь хамт шимжийн бол тэгэл сонгоол явдаг байла. Энэ бол айгүй гоё байцаа. Энэ гэхдээ одоо энэ ингээ болоогүй гэхээр хараа авахд одоо хэр хугацаа үлдсэн бэ? Одоо нэг 20 хоног давбаага бол 20 хоног одоо 20 хоног завар шар шахуу хугацаа бол байна. Тэгэхэд ийм том болцсон байна шүү дээ. Дэлгүүрч өөр ийм л зараад байдаг шүү дээ. Инээ жижигэн байдаг. Одоо сарын хугацаа байна гэхээр чи өшөө том болсон юм шүү. Энийг том болно. Энэ доотлынхаа 5 кг болно л гэж үрийг авчирж өгсөн. Доотлол нь 5 хил болох нь болно гэж авчирж өгсөн юм үрийн үү? Тий, үрийн. Ийш болохоор юм бэ нүү? Энэ бүр том юм байна. Одоо юм байгаа юм чи. Одоо чи дахиад цааш хугацаа байна.
Өшөө одоо чинь том болно гэсэн үг. За энэ болохоор луу. За сэлэнг бол луунгаар алдартай штэ. Тэр одоо юундаа байна? Амтантай байна уу? Яста луунгаар алдартай да танаас ум тий? Луун бол амтны өөр юм. Амтны өөр яста луунтай л ста ярих юм байхгүй. Урагч байна уу? Урагцаа. Нэг явж болох уу? Өдүүнээс нь татаад. Өдөө штэ. За яг гоё нэг үгэл. Жижиг өгөрхий болохтаар нэг иймэрхүү л болж юм дээ одоо. Энэ шилэн дартыг өгөрч арай. Тий. Унаа ч юм. Оо, энэ одоо хурах болоог юм уу? Одоо 94 л. Танаа юунаас их том бол. Гэхдээ яг ингээ харахаар нөгөө нэг миний л одоо нүдэнд хаардаг шиг нөгөө нэг том болцсон хураахт болцсон юм шиг хараад. Гэхдээ болоогүй гэдэг нь тий. Их том урагд юм байна шүү дээ урагч цайтай. За. За миний өрж байгаарай. Газарт нэг брэнд байдаг. Бүр тэрийгээ бүр уламжлуулгаад бүр ингээ хийгээд ирсэн нь бол бас нэг технологи байдаг, арга ухаанч байдаг. Цайгараа чонцлог бас байдаг тий. За Сүхбаатар аймаг Шилийн богд одоо сүүний хоол гэж нэг хоол байдаг. За. Сүүтэй гурилтай авшаа. За. Өмнө говроо болохоор чинь говийн цагаан шоу гэл тий. Тий. Говьтой болохоо мазаалаа. Тий. Олон Аранга цагаа идэг гэл. аранга цагаа. За тэгвэл сэлэнгийн бирэнд ногоо. Ногоо талах. энэ бол сэлэн ураг тийм байна тий. Том болсон. Ингээл хоглох тийм гоёараа. Би өөрөө 16 жил тоглож хийсэн. За. Ингээд голдоо ингээд юу байхгүй. Цагаан байхгүй. Луунгийн өнгө бол нэг жигдээ айгуу гоё ингээд шүүслэг гоё ярдж шүү. За шороог нь жоох ингэж яачих гоё. Луунгоор л нэр алдартай гэж ярьдэн шүү те. Намт нь ямар гоё юм бэ? Энэ худалдааны өндөр очоод ингээд нэг луу аав штэ. Гэхдээ энэ амт юусоо байдгүй. Тийм үү. Гэрийн хашаан тарьсан нэг эртээ ингээд нэг луун тарихаар нэг амт нэг идэхэр гоё байдгийг. Тэр яг юундаа байгаад тийм үү? Энэ одоо баг шиг тарьдаг тэгэл одоо зах дэлгүүрээс авахаар амт нь. Тэр чинь болохоор нэг их тарьдаг учраас л. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За энэ хашаарга. Энэ хашаанда өв сураа. Өв сураа. Энэ сураасаа хоёр ам. Хадлангаа ураах уу? Хадлангийн нэг тусдаа. Энд ямар зарга ус бодлтой ус нэг тусдаа. Хоёр ам ороо. Зүг. Хадлангийн гарц хэрэг? Хадлангийн гарц маш сайн. Гайгүй юу? За. Ингэж орох юм байна. За. За, энэ одоо ямар ногоо вэ? Эрдэнэ шишүү. Энэ туршиж байгаа юм аа. Маш сайн ургад. Янзын ургад юм би. Энд ч одоо сайлын маш их анх одоо үзэж гинөө. Эдгээр ч одоо хүнсний нэг өхний энд хийжэлгсэн хоёр янз байдаг байхгүй. Энэ тэрийн үеийн таж үтсэн хоёр. Энд туршиж үзсэн. Заахан гадаг. Энэ жил дүүд урагцыг авах гэж байгаа юм байна тий. Энэ жил урагцыг. За энэ болохоор obvious. Энэ нэг малын ногоон хийжэлээд байдаг тийм аа. Тий. Тэр чи одоо ийм юм байна. Нөгөө ногоон хийжээл. Намайг ногоон хийжэлээд чанартай чанаа очиж байгаа. Энэ ногоон хийжээл ийм болт юм. Анчи одоо оёос магаас нийлүүлээд тавьчихсан шүү. Сум жоохон ч байсан хамаагүй юм тарих. Энэ малд одоо хэр одоо шимжүүлжэлтэй. Хамгийн шимтэй. Илүүтэй энэ одоо энэ уцаад хатууга бол нэг сойдаг хатууга бол дандаа ийм ногоон хийжээлээр яаж байгаа. Нэг
гадагшин байхад нэг бэлтгэж байгаа нэг махны чиглэлийн бяронуудыг бас энийг хийж. Ер нь одоо бүх малдаа Наач бүх мал тайрна. болж өгөө сайн юм байна шүү дээ тий. Заавал одоо тэр 15 мянга. нэг болно. Тийм билээ. Энэ одоо тэгээд юу анх удаа тарж ийн бол хэдний жилийн жоохон нэг Ганц үзэж байгаа юм уу? үзэж ганц шанагыг. Тэнд нэг 100 грамыг. Нэг шанаг юм одоо ийм болчихсон юм уу? Нэг шанаг болсон чинь нэг юм болсон. Дахиад хэдний шанагыг татчихвал тэгээд бүр Тийм. Энэ би бүгдийн цацыг гэсэн чинь энэ лөвн дарин нэгээд хоёулаа үзэж байгаа хуваагаад тэнцэх нь. Аа. Энийг хин би энэ малтай хөлөвийн тарьсан. За. Яасан энэ гайгүй болсон юм бас нэг жиг. Аажим тарьсан маа. Ааж удсан. Энэ артлахад мод Уг нь энэ мод тарих хэвээр энэ тэгэл би хоёр одоо ингээд энэ шиг манайхан нэг мод тарих юу тарих. Энэ одоо луу юм байна тий. тийм энэ доо. Хашаан чинь тэгээд ер нь энэ ногоонууд чи өөрсдөө энэ тэнд ургаад байд юм биш үү? Бүс болцсон байна шүү дээ. Хараа тоо. Бараг тэгээд ингээ хойлдоор ургаа явж тийм ээ тий. За энэ одоо ингээ модоо тарьж гэнэ үү? Ямар мод вэ энэ? Хоёр чи агч бай. Агч. Тэр юу Уяас. Ир юм гэж бас байх уу? энэ мод бол шасганы модноос мод байдаг шүү дээ. Эдгээр нэг Цацганд л байгаад байдаг тий. шасганы моднд гэж байдаг юм байна. Би бас модны талаар мэдлэх муу. Тэр гурав болохоор бургас. Оо тийм байна. Энд одоо Энэ хашаанаас нааш бүгдийн мод тавьчих юм байна. Ааха. Анда мод. Ааха. Мод тарина гэж юу? Тэ хашаад байгаа ингээ ногоон байгуул шүү дээ тий. Хүн тэгээ хөдөлмөрлөж чадвал тэгээд Энэ одоо нэг хоёр иш. Монгол улс саатан малгай. Монгол хүний сур хүч, ухаан бэлэг, өв соёлын дархлааг үеийн үед илэрхийлж ирсэн эрхэм хэрэглийн нэг бол малгай юм. Толгоон гоёл төдий бус, эзнийхэн нас хүйс, зэрэг зэнда, угсаа гарвал нутаг усны онцлогийг шингээсэн соёлын үнэт өв билээ. Монгол угсаатан малгай нь энэхүү олон зуун жилийн түүхэн уламжлалыг орчин үеийн хэрэглээтэй хослуулан бүтээж, үндэсний өв соёлоо эрхэмлэгч хүн бүр зориулан чанар, хийц, өнгө төрхийг төгс шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Монгол угсаатан малгай. UB брэнд компани уламжлалт Монгол хоол. Өдөр бүр хоол хийх цаг зав хүрэлцэхгүй байна уу? Эсвэл аялал, ажил, хөдөө нутагт явахдаа амттай, шим тэжээлтэй хоол идэхийг хүсэж байна уу? Тэгвэл манай Борцтой Монгол хоол таны хамгийн зөв сонголт байх болно. Монгол түмний олон зуун жилийн уламжлал болсон Борцтой хоолыг орчин үеийн технологиор боловсруулж, байгалийн амт шим тэжээлийг нь хадгалан богино хугацаанд бэлтгэх боломжтой болгосон. Хэдхэн минутын дотор бэлэн болно. Монгол уламжлалт амт. UB брэнд. Борцтой Монгол хоол. Холбогдох утас 8811 2560 9968 51 74. Ширин брэнд. Цэвэр арьсан гутал бүс, ширин улалгаатай гар хийцийн гоёмсог, завгарлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хээтэй гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 90 91-3 39 90. Уудаг эзэг нь хэдхэн минутын дотор бэлэн болж хүссэн үедээ эрүүл, шим тэжээлтэй ундаа хэрэглэх боломжийг танд олгоно. Яагаад манай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй вэ гэж юу? Уламжлалт Монгол амтыг хадгалсан хялбар, хурдан найруулж хэрэглэн өдөр тутмын шим тэжээлийг нөхөхөд тохиромжтой. Том хүн хүүхэд гэлтгүй гэр бүлийн бүх гишүүд хэрэглэх боломжтой. Өглөөний цай, ажлын завсарлах, аялал зугаалга, дасгал хөдөлгөөний дараа гээд хүссэн үедээ амттай, шим тэжээлтэй ундаа болгон хэрэглээрэй. Холбогдох утас 99 43 94 49. Уудаг
ээзгээ. Малын дүмэр хашаа уран шуулалтай худалдаа. 10 ширхэг хашаанд амны хаалт үнэгүй. Бог малын хашаа өндөр нь 1 м 20 см, урт нь 3 м 10 см. Үн 140 мянга. Өндөр нь 1 м 20 см, урт нь 2 м 80 см. Үн 130 мянга. Бод малын хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см. Үн 150 мянга. Бод бог малын холимог хашаа өндөр нь 1 м 50 см, урт нь 3 м 20 см. Үн 190 мянга. Тижээлийн онгоц урт нь 1 м 80 см. Үн 150 мянга. Хот дотор хүргэлт үнэгүй. Хөдөөр нутгийн унаанд тавьж өгнө. Утас 99 70 39 33 90 техник 90 80. Эртний үйлчлэлийн өв соёлыг шингээсэн Монгол цайн нэхийц мөнхийн эрхт өр хариуцлагатай хувьцаат компани. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таацны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. Нэвтрүүлгийн ивент төгч их нуруу фудс компани таны амьдралыг хэлбэрчлэн давхраад бин The Moon Restaurant and Lounge төглөг 5 тухтай орчин найрсаг үйлчилгээ амттай хоол төрөл бүрийн коктейл бүх төрлийн арга хэмжээнд төгс тохирох орчинд та бүхнийг урьж байна. The Moon Restaurant and Lounge. Хоёрыг тавьчихсан юм уу те? Урагч гин үү? Одоо тэгээд гарна да. Ирэх аврал. Өө зөв. За. За энд ингээ эрдэн шигшээ тарьж байгаа юм байна. За одоо хоёр хөшөө мөр энэ жил одоо тариад анх одоо үзэж байгаа. Дээш бол сайхан гоё ургаа гаргаад ирдэг юм байна. Энэ юуг нь мал иддэг юм уу? Энэ юуг нь? Энэ юуг нь мал идэх юм жижигч байгаа. Идэх үү? Одоо энэ чинь. А энэ өвөл мөвөл одоо юу бас хөгж болох юм биш тий. Их дуртай. Дуртай байна мал. Тэгээд ер нь бол одоо ингээд нэг өвсний гарц авах бэлчээрийн асуудал төр их багасаад байгаа шүү дээ. Тэгээд үүнд Сэлэнгэ аймагчийн газар зүүн байдал нь бол их сайхан, газар тарилд их сайхан ээлтэй тохиромжтой сайхан нутаг шүү дээ тий. Тэр дундаа Сэлэнгэ аймгийн одоо жавхан сум бол малаач газар тарилгаар тулгуурж явдаг. Тэр газар тарилынгийн чиглэлээр одоо хүмүүсийн идж байгаа хүнс ногоо бол мэдээж аюулгүй стандартын дагуу эрүүл байж одоо нөгөө хүнсний аюулгүй байдал явагдаж шүү дээ тий. Тэгээ энэ нутгийн ард иргэдийн хамгийн гол юу бол ерөөсөө ингээл одоо хашаандаа ингээд одоо хоёр хөгш ингээд одоо маш олон ногоогоор ингээд тарьж байна. Хүн хөдөлмөрлөх чадвар хамгийн гоё одоо нөгөө амттай юм чинь хөрснөөсөө гарна тийм ээ. Хөрс энэ газрын онцлог байна л да. Тэгээ энэ Сэлэнгэ аймгийн ногоо ягаад гоё юм амттай байдгийм бэ гэдэг бол ерөөсөө л тэр газрын амт байна. А хоёрт бол тэрийг тарьж байгаа тариаланч хүн тийм ээ. Арчилгаа бордоо. Тэгээд энэ усалгаа гэдэг ийм одоо зүйл дээр их ач холбогдлыг өгч яадаг. За ингээд энэ ногоон тижил одоо ингээд бид хадлан мал одоо ингээд нөгөө нэг шимтэн ногоо юугаар дутагдаад байгаа. Одоо энийг бол одоо бас их хэмжээгээр бас ингээд тариад байвал бас болох юм байна тий. Тэгээд одоо өвөл мөвөлдөө. Тэгээд энэ миний одоо ингээд бас мал төгчдөг байсан тий үсэн. Ий чинь. Зөвхөн юуг нэхгүй хамгийн муудж байгаа мал дээр байна шүү дээ. Хамгийн муудж байгаа. Тамир ихт илчлэг ургамал байх нь. Хамгийн жадтай. Ааха. Тэгэхээр нөгөө хурдан борчин нөгөө юу байдаг штэ. Давх нь хөлсийг гарна. Тамир тэхэх алдна. Тэгэхээр тамир талцсан үед нөгөө нөхөж хурдан одоо илчлэг юм уургалаг бод сайн байна гэсэн. Тий. Илчлэг одоо уургийг одоо хурдан ургацсан давах хэвээр. Тэр талаас нь бас юу яаж юм тий? За.
За ойгоор зугаалчаад ирлээ. Энэ хоошо хөл сахаа байна. Олон төрлийн ногоо тарснараа бас ахгүй агаар бас явж байгаа да тий. Залуудаа тэгэл одоо нэгдлийн үед одоо ажиллаж байсан, амьдарч байсан тэр үед одоо цаг үе нь одоо зүгээр суuna гэж бол байхгүй. Дандаа тийм хөдөлмөрч ажилласаг байсан цаг үе. За энэ хэрэг хашаа. За өхрөө хашаа. Өвлийн хашаанд. Ааха. Өвөл одоо энэ хашаанд гэрэл тавь. Эндээ өвлжөөл явж байна. Өвлжөн дээр ногоо могоо гэж юугийн тариал. Барыг нь тарьсан ногоонуудынхаа юм малд өгч тийм ээ. Та баг хадлангаа авч тийм ээ. Тийм ээ. За. Чид өгөхтэй нэг 10 гаруй машин өөсөө нэг. Ааха. 2 машин удаа хэвэг авна. Машиныг авчаамаа. Зөв. Тэгээд нэг дэвшил хэрэг дайж болчихно. Адуу бол энэ дээр бас нэг өвлжэнтэй байна. Ааха. Тийшээ яваад. Та чинь улсын авраг малчин лөө. Улсын авраг мал зүүч, улсын сайн малчин. Мал зүүч. Улсын авраг мал зүүч. Тэгээд улсын авраг малчны эндээд авсан. Мал зүүч нь нутагтаа авсан. Гоолт. Зөв. Малын эмч одоо насаараа хийсэн байж та. Нэгдлийн үеэс бүр одоо. Зоог хийсэн үү? Зоо. Ааха. Тэгээд малын эмч дахгүй хийжсэн байна. Ааха. Хамгийн одоо гол юм бол ерөөсөө тэгээд мал ирүүл явахад малын эмчийг л одоо сайн одоо төр анхаарах хэрэгтэй юм да. Энэ хүмүүсийг цалин байр нөгөөдүүд энэ мал одоо ирүүл байх. Малаас гарч байгаа өвчин гэдэг юм байна тийм ээ. Энэ чинь өөрөө малын тэр нэг баг дээр ерөөсөө тэгээд нэг малын эмч ерөөсөө тэгээд нэг баг дээр шүү. Нэг суманд биш, нэг эмч биш. Нэг суманд нэг эмч биш. Нэг баг дээр нэг малын эмч ерөөсөө байнга байж байдаг. Тэгээд тэр мал мэдээж нөгөө нэг сегмиг нь одоо зориулсан дагуу дараагийн малд одоо халдахгүй талаас нь устгадаг тий. Тэр үед дээхэн үед нэглүүд байсан даа. Байлгах энэ нэстэ. Малын эмчтэй бас хяналттай байна. Бас уу. За. Малын тэн дээр ямар хяналттай вэ? За. Малын эмчний энэ одоо бүх тайлбар тулгарт хийж гэнэ үү? Хаана юу хийж аль нэг дээр бас алдангийн шалаа гэж дээр бас хяналттай. Тэр. Одоо энэ тэгэхээр чирээс гаднаас ганц мал орж ирсэн чил мэдэгдэн тэр малыг хааш нь яаж зохицуулах вэ? Дээшээ яамтай ярьж байгаа л тэн тийм мал гэр сайн жаны мал гэртэй тэн тийм охинлогтой тэн тийм хуц гэртэй гээд дандаа дээрээс зохион байгуулалт. Нөөс нэг малчин дураараа одоогийн шиг ингээл нэг малчин малаа зарж л байдаг тэр Тайланд туулгалтанд орсон ч мэддэг ороо мэддэггүй биш. Баталгаагүй шүү дээ. Бүхэл юм ингээд тэрнээс үлдсэн. Тэр бол нэг хяндаг хүн чинь малын эмч биш тий. Тэр энэ чи хамгийн зөвлөд нь үлээдэл малчид. Тэгээ хүнсний аюулгүй гэдэг. Тэгээд энэ одоо сүүлийн үед хорт авдар гэж гараад байна. Гараад байна шүү дээ яг үнэ. Би яваад хатаа байна шүү дээ. Тэр одоо 74-тэй байна. Тэгэхэд энэ наадыг багвахад хорт авдар гэж хэлсэн. Байдгүй байсан гэж. Энэ хотоодны нэг нарийн гэлний өвчин байсан. За. Юусэл тэр юм л өвчин. Нарийн чинь бол тэгээд тэрний эмчилсэн хүнийг гуйл алтаар чэжин хөшиг нь босхын хилээж яа. Тэгэхээр нэг энгийн зүгээр халдвар ханиад манад авсахан тэрвэрлэг юм байсан. Одоо савлг бол хорт авдаг. Энэ бол дандаа хүнсний аюул байдалтай. Хотод руу юу ордог үлээ дээ. Харин ойлгомжтой хоол. Тэр хоол хүнс одоо яг ирүүл байж чадж гэнэ үгүй юу? Яг тэр үндэ тэр мал одоо яг туулга муулгамдаа хамрагдсан уу? Нэг өгчөөл тэгэл өгчлөөд биш шүү дээ. Тэр чинь өдөр тутам нэг хүн одоо нөгөө ирүүл ахуйгаа эмдэг очиод байнгын үзүүлдэг штэ тий. Бөөр зүрхээд одоо толгой дээр тгүүл малт чинь ингээд нэг удаа ингээ мал харахад зүгээр ингээ сайхан юу ч яваал байна тий. Гэхдээ тэр нарийн үйлчлэг хийх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгж байсан байлээ штэ нэгдэл үү тий. Нөгөө бүрчлээ гэдэг юм гаргаж ирдэг одоо тэр. Одоо энэ ерөөсөө мал жирийн дөрөв энэ мал диймшлэх гэн энэ мал дийм шинжлэх гэн гэсэн бүх нарийн хуваартай. Яг тэр дагуу нь очиж хийдэг. Тэр. Тий. Тэрнээс хад баг болгон эмчтэй тэн дээр болоод чихад энэ халдвар төвч ерөөсөө би энэ баруун аймагт гарч байгаа нь мэдэхгүй байна. Ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээд энэ 9 жилийн халдвар төвчний сүүлийн үед гарч ирлээ. Энэ ч одоо тэгэл мэдэхгүй. Зарим нь одоо буруу хэлсэн талын зарим нэгдүгээр хоёрдугаар энэ хяналтал суулгасан. Одоо энэ нэг баг дээр нэг малын эмч байлаа чи тэр малын эмч бүх малаа
Багийн дараач нөгөө багийнхаа бүх хүмүүсийг андахгүй байдагтай малын эмч нь юусоо бүх мал намайд нь штэ. Хин яасан ямар малд нь юу вэ? Ямар мал нь одоо жоох бие тэнхэрч байгаа байлаа. Өвчтэй байгаа лээ. За тэндээ тэрийг өшөгээд эний малын эмчийг төрөөс нь салин хөлсийн өгөөд байр савн бидэд өгчих хэрэгтэй байхгүй хангалттай. Маш олон малын эмчнэр байна. Өнөөдөр ажилгүй хуваараа одоо нөгөө малын им аваад тэрийгэ зараад хөөрхи ингээд явж байна. Энэ мал гэдэг чинь өөрөө монголчуудын эрүүл мэндтэй холбоотой. Монголчуудын одоо энэ хоол хүнстэй маш их холбоотой. Хүнсний уялдаа холбоо шүү дээ. Тэр мал одоо хаанаас өвс идэж чинь тэр өвс тэ тэндээс ахуулаад явсараагаад одоо тээвэрлээд нэдлгаанд ороод яваад бидний буцаад нөгөө бид нар хариулсан юм чинь буцаад бид нар аманд ирж байгаа шүү дээ ходоод болж байгаа. Тэгэхээр малын тэр хяналт тавих асуудал эрүүл ахуй дээр за хүнсний стандартын асуудал байгаа. За тэрийг альбаа хүнс ногоо одоо малыг одоо ингээд тордох, арчлах одоо зөв зохистой тэр им тариаг нь одоо бас өгөх. Тэр нь бол одоо химийн боц буюу одоо тэр уламж лимийг сэргэмээр байгаа юм л да. Уламж малын юм одоо юу бол да манайхны өвдөөс уламжилж ирсэн юм чинь малтаа таарсан хүн малтаа зогтцсон.Ээс тэр малыг тэгж хариулна. Энэ малыг баруун ганг манг хаанд маань чулуу молуу хаврал малаа эмчлээ гэдэг байсан шүү дээ. Манай өвөр тийм. Одоо дандаа тэр мал тэгчих мэн дандаа ард имчилгээ голд явдаг. Тийм. Тэр үчин тийм төр олон малын эмч байдгүй. Хаяа нэг багт нэг малын эмч байдаг. Энэ бараа аймгийн трэгч тийм гоц халдвар төвчөнтэй гарч байсан түүх хоост. Одоо мэдэх бах. Хүнд айл болгоны имэл сан байдаг те. Малын имэл сан гэж одоо тэр үед байсан шүү дээ. Одоо л байхгүй болчиход шүү дээ. Малчин хүр имэл санд ойр зуурын. Нэг те. Нэг 12 өрөө байдаг шүү дээ. За ямар 12 өрөө? Баг улчраасаа юу гэдвүлээ. Одоо өөр мартаад байна. 12 өрөөг бид нарыг бүгдийг нь чэйжлээ. Тийм үү. Юу гэсэн 12 өрөө? Тэр давал хүмбэр баг улчраасаа юу ч гэдэг л одоо. Баг улчраасаа ямар хөрөнгөний нүдний цэвчгээд хайрлан хамгаална. Сангар маягтай. Тэгтээ тэрийг бол яасан мэддэг. Яг 12 тийм юу яг чэйжлүүлдэг. Бүх хүмүүс 12 төрөл байсан. 12 төрөл бас найрын байсан. Энэ малчны хотлууд яа. Ер нь мал аж ахуйн хэрэгцлэн лаа малчин өөрөө орно өчиг орохгүй. Ордгоо. Бас найрын. Тэр даагнаар хүн болгон ороод маллаад байдаг юм биш. Тэгтээ бол бараг л дөрөв үйлдвэрлэлийн тэр ширүүн уур амьсгалыг даван туулах тэр хүний төвчээр хатвал малын буян заяа сэтгэлийг уншдаг таньдаг хүн баг тий. Тэр хүн бол тийм маланд одоо хоц дэлгэнд юм уу бүр гарчсан байдаг. Оо за. Малтай явтаа. Бүгдийг нь одоо мэддэг. Тэнд охин дэлгэж, тэнд им оногч гэдэг бүр айл алгана. Одоо энэ энэ малчин мал байгаль хүн 3 2 малчин 3. Нэг зэг дээр орчод байна шүү дээ тий. Нэг зэг дээр.